Тэгэхээр би нэг ийм одоо тоглоом тоглол дээ. За найз залуу, найз зөвхөнтэй эсвэл эхнэр нөхөртэй хүмүүс нь гараа орох гэдэг. Тэгэхээр чи магадгүй заалны нэг 60 70% нь гараа орох. За тэгвэл та наад одоо найз залуу, найз охиноо эсвэл эхнэр нөхрөө яаж сонгосон юм? Ямар тест авсан юм? 3 үеийн намтрын зулуулсан юм уу? За сэтгэл зүйн тест авсан юм уу? За ингээд за таны амьдралын зорилго юу гэл тэ. Тэн дээр чеклист барьсан ингээл хөтлөөл. За дансандаа мөнгөтэй юу? Боловсролын зэрэг чи юу гэж. Тэгмүүд хүмүүс ойлгодог хгүй. Оо нэрээ би чи одоо амьдралын хамгийн чухал шийдвэр болох хань ижлээ. Далд хумсраараа гаргацсан шийдвэр одоо тий. Ийм юм биш. Тэгэхээр ингээл бид нар ерөөсө хувцас хунаар авах, ямар компанид ажиллах одоо за тэгээд ямар хамт олон сонгох, ямар өнгөтэй машин авах бүгд далд хумсраас энэ шийдвэр гарч байна. Тийм учраас энийг одоо хүлээн зөвшөөрөе гэж байна. Тэгэхээр та дөрөв асууж байна. Далд хумсрыг танина гэж тий. Танина гэж юу яриад өгөхөр бидний шийдвэр гаргалтанд нөлөөлөд байгаа. За тэгээ маш их нөөц бололцоотой. Нөөц бололцоотой учраас би бол ийм зэрлэг одоо ийм нэлээд одоо омглон ийм азрахтай зөвлөж байгаа байхгүй. Хэрвээ дээр нь мордох юм бол одоо булгаад авч идээд ингээд ерөөсөө хаашаач яаж одоо хүн алдчих мэдэх. Зөв сургаж чадах юм бол үнэнч хүлэг болж мэдэх.